Сайн байцгаана уу? Үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайлангийн маягтын Б хэсэг болох харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйцэтгэлийн мэдээллийн 10 дахь хэсэг болох харилцаа хамааралтай этгээдтэй солилцсон бараа ажил үйлчлэгийг солилцсон мэдээллийн хэсгийг та бүхэндээ тайлбарлаж өгье. Мэдээ хэсэгтэр даран үүштэй 0110 хэсэгтэр даран мөр нэмэн бөглөнө. Харилцаа хамааралтай этгээдийн татвар төлөгчийн дугаарыг буюу татвар төлөгчийн регистр. 2 дугаар баганд харилцаа хамааралтай этгээдийн татвар төлөгчийн нэр. Хэрвээ Монгол улсад байрладаг бол оноос нь нэрийг англи хэлээр бичнэ. 3-5 дугаар баган дахь солилцсон бараа ажил гүйцэтгэлийн төрлийг тогтмол мэдээллийн сангаас харгалзах кодыг сонгоно. 4-6 дугаар баганд ажил гүйцэтгэлийн үнийн дүнг солилцсон бараа ажил үйлчилгээний дансны үнийг төгрөгөөр илэрхийлэн бөглөнө. Тэгээд хадгалах товчийг дарна. Үн шилжилтийн тайлан бол харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйцэтгэлийг баримтжуулах тайлан юм.